Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөгийн нийгмийн хөгжиж байгаа энэхүү цаг үед бол дээд боловсрол эзэмших нь та бидний зайлшгүй шаардлага болоод байна. Ерөнхий боловсролын сургуулаа төгсөж байгаа нийт сурагчид маань ихтэй сургуулиудаас мэрэгчлээс сонгохдоо хамгийн түрүүнд юуг харах ёстой вэ гэхээр нэгдүгээр тухайн сургуулийн материалын бааз, суралцах орчин нөхцөлийг бол зайлшгүй харах ёстой байдаг. За их засаг санхүү эдийн засгийн сургууль нь өөрийн өсөн тусдаа 9 давхар хичээлийн байртай мөн мэрэгжлийн тохижуулсан практик чиглэсэн кабинетуудтай жишээлх юм бол банкны сургалтын ихтгэл банк, гайлын мэрэгжлийн кабинет, татврын мэрэгжлийн кабинет, нягтлан бодох бүртгэлийн мэрэгжлийн кабинет, эдийн засгийн ухааны мэрэгжлийн кабинет гэх мэт олон кабинетуудыг мэрэгжлийн төвшөнд хичээл сургалтын орчин бүрдүүлж тохижуулан ажилладаг. За их засаг санхүү эдийн засгийн сургуулийн хувьд боловсролын магадлан итгэмжлийн үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн нэгтлэн бодох бүртгэл хөтөлбөр, банк хөтөлбөр, эдийн засаг хөтөлбөр буюу гайл татврын эдийн засаг мэрэгжлэр магадлан итгэмжлэгдсэн байгаа. За мөн хүний нөөцийн менежмент, бизнесийн удирдлага мэрэгжлэр мэрэгчлэн бэлтгэж байгаа. Алс орнуудын их сургуультай хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд гадаад талтай гайлын менежмент, олон улсын худалдаа гэсэн эдгээр хоёр хөтөлбөрөөр мэрэгчлэн бэлтгэж байна. Тухайн сургуулийн багшлах боловсон хүчин харгалзан үзэх нь зүйтэй байдаг. За энд бол манай сургуулийн бүх багш нар магистраас дээш зэрэгтэй эрдэмтэн багш нар ажиллаж байна. За багш нарын маань оюутантай ажиллах ажиллагааны хувьд бол хуваарийн дагуу хичээлээ орохоос гадна ухаан хуваарийн дагуу хичээлдээ хамрагдаж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай оюутнуудыг бол нөхөн хичээлд нь давтлага өгөх, үн төлбөргүй сургалтынх нь хичээлийг ойлгуулах ийм боломж олгодог. Энэ бол оюутантай ажиллах цаг гэж 7 хоногор тогтмол манай багш нар оюутантайгаа ажилладаг. За энэ нь бол хичээлийн хоцрогдол юм айл эсвэл сурлагаараа ялгарч үлдэх боломжийг нь бол бид нар багасгадаг гэсэн үг. За мөн 3 дугаарт нэг анхаарах зүйл бол тухайн сургуулийн гаргасан амжилт төгсөгч нарын ажлын байрны хангамжаар илэрхийлэгдэнэ. За үүнд бол манаас эдийн засгийн сургууль 20 жилийн түүхтэй. За 20 жилийн түүхэндээ нэгтлэн бодох хүртэл бизнесийн удирдлага, бизнесийн менежмент, айл татврын эдийн засаг, банкны эдийн засаг гэх мэт мэрэгчлүүдийг голчлон 5000 гаруй төгсөгчдийг нэг нь бэлтгээд байна. За нийт төгсөгчдийн 80-аас дээш хувь нь мэрэгчлэр ажиллаж байгаагаараа хөдөлмөрийн зах зээл дээр тодорхой хэмжээний байр суурийг нэр хүндийг эзэлсэн байдаг. За миний би 2017 онд энэхүү сургуульд элсэн орж 2019-оос 2020 онд гадаад хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилгоор Япон улсад дадлгажигч оюутан хөтөлбөрт оюутан илгээдэг байгаа. За энэхүү хөтөлбөрт хамрагдаж Япон улсын хэл соёлд суралцаж 1 жилийн хугацаанд уртын дадлага амжилттай хамгаалаад ирсэн байгаа. Мөн 4-р курстэй Монгол Улсын ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртэж чадсандаа маш их баяртай байна. Энэ бүх амжилтын маань ард үргэлж тусалж дэмждэг багш болон удирдлагуудаа маш их баярлан талархснаа илэрхийлье. Манай сургуулийн оюутанд үзүүлдэг олон төрлийн хөнгөлөлт урамшуул байдаг бөгөөд та бүхэн манай сургуульд элсэн суралцсанаар эсвэлтэй ерөнхий шалгалтын онооны хөнгөлөлт бусад олон төрлийн хөнгөлтүүдийг эдлэх бүрэн боломжтой. Мөн төрийн сангийн зээл болон оюутны хөгжлийн зээл, ерөнхий сайдын нэрэмжит, ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгүүдэд хамрагдах бүрэн боломжтой. Манай сургууль нь оюутан чиглэсэн олон төрлийн тэмцээн уралдаан, эрдэм шинжилгээний ажлуудыг зохион байгуулдаг. Тухайлбал Галын зам 2022 анх дахь олимпиадыг 3 шаттай явуулсан. Тухайн мэрэгжлийн чиглэлээр суулцж байгаа бидний хувьд маш өр өгөөжтэй мэдлэгээд хэлэх бүрэн боломжийг олгож өгсөн. Бас өрсөлдөх чадварыг дээшлүүлж өгсөн гэж бодож байгаа. Манай сургууль нь танхимын мэдлэгээ баттгах зорилгоор байгууллагуудтай дадлагжих боломжийг олгодог. За миний хувьд Баянзүрхт үргийн татврын хэлтсээр танилцах дадлах амжилттай хийгээд явж байгаа. За энэ мэтлэн маш олон үйл ажиллагаа эрдэм шинжилгээний хурал олимпиадыг зохион байгуулдаг нь бидний хувьд хөгжиж дэвшихэд маш өр өгөөжтэй байдаг. За их засаг санхүү эдийн засгийн сургууль дээр мэрэгжлийн клубүүдийг ажиллаулдаг. За энэ кастомос идэв буюу гайл татврын чиглэлийн мэрэгжлийн клубүүд, за залуу судлаач, залуу санхүүж, банкир клубүүд гэх мэт мэрэгжлийн клубүүд сайн дурын цагаар хичээлдэг. За энэ клубүүдэд оюутнууд маань өөрийгөө хөгжүүлэх, чөлөө цагаа үр дүнтэй өнгөрөөх, хичээлийн гадуурх цагаар өөрийгөө хөгжүүлэх боломжуудыг нээж өгдөг давуу талтай. Ингээд их засаг санхүү эдийн засгийн сургуулийг сонгон суралцаарай гэж урьж байна. Та бүхэн их засаг санхүү эдийн сургуульд элсэн суралцаарай.